Сайн байцгаана уу? Өдрийн мэнд хүргэе. Жишээ яриа подкастны маань 11 дахь дугаар бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаараар мөрөөдлийн зүгээр боловсролын төвийн англи хэлний багш Болормоо оролцож байна. За урьсан маш их баярлалаа. За өнөөдөр Болормоо багшийг яагаад урьсан бэ гэхээр манай Болормоо багш маань мөрөөдлийн зүгээр сургалтын төвд хизээ ажилд орсон билээ. 24 оны 11 сард ажилд орсон байгаа. Одоо ингээд 3 сар болж байна. За будган үнэрсэн гэдэг шиг шинэхэн багшигаа орж урьсан байгаа. За энэ подкастаараа шинэ багшаас юу асуух вэ гэхээр шинэ ажилд ороод ямар хөө байна? Ажилдаа яаж тасч ийн? Шинэ хүүхдүүдтэй болсон, шинэ орчинд орсон бүх юм шинэ байгаа тий. Тэгэхээр үүнийг яаж давж байгаа вэ? Ямар хэцүү зүйл тохиолдож ийн? Ямар гоё эерэг зүйлүүд амьдралдаа орж ирсэн бэ гэдэг талаар ярилцаж шинэ багш нартайгаа туршлага хуваалцъя тий. За шинэ агшийн хувьд мэдээж бүх юм амар байна гэж байхгүй. Бас сүрэгтэлтэй, бас эерэг талтай бас байгаа. За одоо энэ подкастн дээрээ эерэг зүйл дээрээ төвлөрөө. За нэгдүгээрт яг ингээд шинэ хамт олонтой болсондоо маш их баяртай байгаа. Манай хамт олон бол маш гоё эмэгтэйчүүдээр хүрээлсэн байдаг. За тэгэл мэдхгүй ч чадахгүй юмнууд шинэ агшийн зөндөө их гарсан. Тэрх болгонд л бүгднгээс нь юм асуусан. Ингээл одоо тэхүүл яах вэ, ингүүл яах вэ гэд тэгэхэд олон тэрэг дэгдэг шүү, энийг ингэдэг шүү гэд манай зарим багш нар хүртэл ингээд нөгөө үгээрээ биш үйлдэлээрээ энэ хичээлийг ингэж орё шүү, тэгэж шүү, ингэж шүү гэд үйлдэлээрээ бүр ингээд хичээл зааж үзүүлээд тэгснээр бүр ингээд илүү үр дүнтэй байсан. Ингэснээр маш хурдтай суралцаж нөгөө хичээл заахад маш амархан болсон. 3 сарыг гоё хаппи өнгөрүүлж байгаа юм шүү дээ. За манай Болормоо багш маань манай мөрөөдлийн зүгээр дундаа нэг хочтой тий. Ямар хочтой гэлээ? Эерэг цэнийг. Эерэг цэнийг багш гэдэг нь тэр гоё хочтой. За ягаад ийм хоч авснаа ер нь тайлбарлаж үзтгөө. Мэдгүй нэг өдөр л эерэг цэнийг багш авсан байсан. За тэгээд яг нэг шинэ агшийн хувьд бас мэдгүй юм байсан. За тэгээд суран шүү, бүтээн шүү, болгон шүү гэл зүгээр штэ болно шүү бүтэн шүү гэж хэлдэг. Тэм учраас одоо тэгээд эерэг цэник гэдэг багшийн нэртэй болсон юм болов уу гэж бас бодож байгаа. Нэг шалтгаан нь мөн л доо. Тэгээд миний хувьд ингээ хамт ажилладаг багшийн хувьд ингээд ярахад шинэ ажил ороод за би өөрийгөө ингээд бодъё л да шинэ ажил ороод миний ингээ бүх юм шинээр ингээд анх удаа хүүхдүүдэд ингээ хичээл жинхнээсээ зааж байгаа тийм дадлах хичээлээр заадаг байсан ч гэсэн ингээ шууд ингээ анги харамсаж авч ирсэн болохоор үнэхээр их сандралтай байсан. Дээрээс нь ингээ бүх юм шинээс учраас юм стресс нь орж исэн. Тэгээд яг ангийнхандаа харуулгүй ч гэсэн ингээд багш нарын өрөөнд яах вэ? Энд болохгүй, ингэж болохгүй ингээл сүрэг юмуд их орж ирдэг. Тэр болгоно ингээд унжихад идэг байсан. Тэгээд нэлээд стресстэй явдаг байсан. Тэгсэн чинь манай Болормоо багш маань энийгээд л яваад идэг. За хичээл нь яаж нэг болж байна би тэр хүүхдтэй тэгж харьцсан чинь тэр хүүхд намайг одоо ойлгоцсон хичээл маань ингээд болохгүйсэн чинь би ингээд болцсон ингээд дандаа эерэг зүйл ярьж идэг. Энэ нь бас хамт олон маш их нөлөөлөд бүх багш нарын дуу нэгтэйгээр эерэг цэнийг харин тийм байсан. Тэгэхээр гоё зан чанар шүү те. Тийм шүү. За тэгээд ер нь бас тэр хүүхдүүдийг яах вэ? Энэ хүүхдүүдийг яах вэ гэдэг чам шиг бол тийм асуудлаас гарч ирсэн. За тэрийг бол тэгэл за одоо хүүхдүүдийн сурах байрал бүгд өөр байдаг. Хурцтай сурдаг хүүхд байна, тавтаад сурдаг хүүхдүүд бас байна. Тийм учраас за энэ хүүхд угаасаа эндээс сайн байгаа юм чи утахгүй тех байхтаа гэж бодоод өөрийгөө ерэн жоохон эергээр цэнийг л одоо тэгж байсан гэх үү? Тийм учраас нэг тийм гонглж яах вэ гэж стресстэйгүү гэж магадгүй гэж бодож байгаа. Тас бүр шал өөр шүү. Би чи ингээд нэг л юм болохгүй болгоод энэ хүүхдээ яхаа сурахгүй би болохгүй юм уу гэж өөрийгөө маш их шүүдэг. Тэгэхэд манай Болормоо багш маань ингээд өөртөө маш их итгэлтэй. Хүүхдүүдтэй бас итгэл тавьдаг юм шиг санагдсан. Энэ хүүхд таны тэр хүүхд уншиж сурч гинөө гэхээр одоо уншиж сурчноо. Гэтэл ийм гоё зан чанартай байж байгаа болохоор тэр нь нөлөөсөн баха. За тэгвэл одоо ингээд 3 сарын хугацаанд шинэ ажилд орлоо. Шинэ хүүхдүүд, шинэ хамт олонтой боллоо. За үүндээс амьдралч орж ирсэн эрэг сайхан зүйл нь юу вэ? Хамгийн ихэнд хамт олон гэж бодож байгаа. Хамт олон ер нь их одоо ажлын байран дээр их гол нөлөө үзүүлдэг гэж боддог. Жохон сөрөг хүмүүстэй юм бол мэдээж ажлаасаа илүү тэр хүмүүсийг баг боцоор агаалт харах бах та. Яна тэр орвол намайг тэгээ хэлчих болов. Энэ ингэчих болов. Яана гэсэн айцтай байх бах. Тийм учраас манай хамт олон бол маш гоё эерэг хүмүүс байдаг. Өөрсдөө их гоё эмэгтэйчүүд байдаг. Тэгээ тийм учраас тэр дунд ороод ямар ч тийм гонглжээс мөрөглөө мартаал зүгээр эергэл байдаг да. Ер нь бол энийг л манай Болормоо штэ манай учраас маш их орчин чухал надад гэж надад аяга санагддаг.
болормоос тэр гоё уур орчин одоо бүрдүүлэхэд бас нэлээд том тий хэсэг нь болдог гэж бодож байна. За тэгвэл шинэ багш болоод шинэ ажилд орж байгаа юм чи мэдээж хэцүү болох байгаа зүйл гарч иж байгаа тий. Тэгээ шинэ багшийн хувьд тулгардаг бэрхшээлүүд ямар бэрхшээл тулгарч байна? Бэрхшээл гэвэл за яг гоо мэрэгжлийн юм дээр бас шинэ багш юм чин ганц нэг юм тулгардаг. Тэр бүгдийгээ хамт олноос нөгөө ганцаараа ингээл энийг яа тийм болоо гэж нуугдаал тэгэл байгаад байхгүйгээр энийг яа тийм бол заагаад өгөөч гэд хамт олноосоо асуухаар айгүй маш хурдан ойлгож мэдээ заалгаж байгаа юм чинь маш хурдан ойлгож хүлээж аваад дараагийн ажилдаа ороход маш дөхөн байдаг. Тийм ганцаараа яваад байхгүй. Хэрэг мэдхгүй чадахгүй зүйл байгаа шууд асуух хэрэгтэй тий. Тэгж боддог. Тийм учраас ер нь яг шинэ багш нарыг ингээл өөрөө ингээл бүгдийг мэдгч ер нь хүн болгоно нэг төгөөс биш хүн болгон бүгдийг мэддэг байх байдгүй л дээ. Тэгээд бүгд явандаа суралцаад мэдэж авдаг байх л гэж боддог шүү дээ. Тийм шүү. За болормоо багшийн маань ангийн хүүхдүүд хэдэн настай хүүхдүүд байдаг гэлээ? Хамгийн бага нь 4 настай хүүхдүүд байдаг. Хамгийн том нь? Хамгийн том нь 5 дугаар ангийн хүүхдүүдтэй мэдээж. За тэгвэл 5 дугаар ангийн хүүхд 4 настай хүүхд хоёр дахь хэл англи хэлийг заах ялгаа байгаа юм болов уу? Ялгаа мэдээж маш их байгаа. Мэдээж 4 настай хүүхдүүд гэдэг чинь цэцэрлэгийн насны хүүхдүүд бол айгуу тийм нөгөө анхаарал төвлөрөлтөндөө маш бага байдаг. Яг тэр магадгүй 15 секунд байдаг юм шиг санагддаг. Яг тэр хугацаанд нь л юмыг ингээс ойлгуулаад тэгэл эргүүлээд буцаад яаж өөртөө анхаарлаа татуулж хичээл амжилттай дуусгах уу гэдэг тал дээр маш их уур ухаан шаардлагатай. Тийм шүү тий. Жижигүүд бүр хамгийн их ишүүч энергийг багшаас авч яадаг тий. Тэгвэл 5 дугаар ангийн хүүхдүүд маань 5 дугаар ангийн хүүхдүүд чинь тийм нэлээд тайван ямар ч байсан нэг цагийн хичээлдээ анхаарлаа төвлөрүүлээд хичээлд оролцдог. Тэгэхээр тэр хоёрын хооронд маш том ялгаа гардаг. Тийм тэгэхээр багш маань ингээд цэцэрлэгийн насны хүүхдүүдэд ажиллах ур чадвар тий сургуулийн насны хүүхдүүдэд харилцах ур чадвар гэл зөндөө л их юм шаардж байгаа юм байна да. Манай мөрөөдлийн жигүүр сургуулийн төвийн хамгийн бяцхан шавнарт хичээлд ордог тий хамгийн бага мага. Манай бол цэцэрлэгийн төвийн хамгийн бяцхан шавнарт ийм гоё эрэг цэник гэдэг хочтой багш ордог. Би үнэхээр их талархдаг. Тэгэхээр ингээ багш нь ийм эрэг юм өөдрөг байхад сургалтын үйл ажиллагаанд яаж нөлөөлж ийм хүүхдүүд чинь ямар байдаг болоо гэж би их сонирхож байна л та. За мэдээж сайнаар нөлөөлдөг байх гэж би өөрөө боддог шүү дээ. Ядаж л нөгөө хүүхдүүд ингээд тэр багшаас айгаад ах юм бол тэр багштай илэн дэлгэнгүй харьцаж чаддгүй бол тэр хүүхдүүд ингээ нөгөө ядаж л ойлгохгүй юмудаа ингээд багшаасаа илэн дэлгэнгүй асуух юм болов уу гэж бодож байна. Магадгүй тий эцэг ихтэй хилдэггүй юм а ч гэсэн нэрээ тэр багшд юу болоод байгаа хэлэх ч юм уу тий. Тэгэл чадахгүй мэдгүй юм байвал тэгэл зарим хүүхдүүд ингээл суугаад идэв штэ ингээл чажсан юм шиг ингээл худлаа доош хараад тий. Тийм байхгүй бол тэгэл яаж ийн чаж ийн үү асуух юм байвал асуу чадахгүй байна уу гэгээд ингээд тулаад ингээд харилцаад маш ингээд эерэг ингээд уур амьсгалыг бүрдүүлж өгөхийг маш их хичээдэг. Хүүхэд тэгэл айцгүйгээр нь суралцах үеийн хавц нь маш хурцтай хөгждөг байх л гэж бодож байна. Тийм шүү дээ. Учраас жоохон эерэг багш ахыг хичээдэг. Тэр ажлаас та мундаг хийж байгаа юм шүү. Болормоо багш маань одоо ингээд бяцхан хүүхдүүдэд англи зааж хат таныг ингээд бүр ингээд гайхшруулж исэн зүйл байгаа юу? Мэдээж байлгүй яах вэ? Яг анх хоор нөгөө ажилд орчоод ирээд яг ингээд багш нарынхаа хичээл суучихсан чинь харсч бүр жижигэн өгдөг. Би бүр тэн дээр амар гайхаад хитрүүд юм сурч чаддсан юм уу? Монгол хэлээр баг яриад байгаа юм уу гэж. Тэгэхээр үнэхээр хоёр дахь хэлийг үнэхээр маш сайн сурдаг. Баг ингээд том хүүхдүүдээс илүү ингэж айцгүйгээр суралцж яадаг юм байлээ. Тэгэл нөгөө том хүүхдүүдээсээ илүү тийм айцгүйгээр суралцж яадаг юм байлээ. Том хүүхдүүд нөгөө яана багшаа энийг буруу дуудчихвал яана буруу юм хэлчихвэл яана гэд нөгөө хэлж чаддаггүй ингээл мэдчихсэн ч зөв юм болов буруу болов гэж сууж идэв штэ. Үгүй харин ч бага насны хүүхдүүд буруу зөв байсан ч гэсэн ингээл ялангуяа намайг дураагаал юм хэлжэвэл хэлээл. Тэгснээрээ маш ингээд хурдан суралцдаг юм шиг санагддаг надад. Санагцсан. Тийм биш үү? Ичих айц гэж байхгүй тийм бүх юм нь одоо ингээд нийлтэй байгаа учраас багш намайг буруу хэлвэл заана гэдэг ч юм уу тийм юм суугааг байгаа учраас нийлтэй тийм биш үү тий. Тэгэхээр том хүүхдүүд болохоор нөгөө юу ячтай юм шиг байлээ. Яна буруу хэлчихвэл яна багш цагнуул яана ангийнхан маань шоглуул яана гэж аягүй их боддог. Харин бага насны хүүхдүүд бол нөгөө
айц сайн мэдрэхгүйгээр зүгээр ингээл үлгэр дуурайлалаа багшигаа хараад нөгөө шулганаа л ихтэй шүү дээ. Ямар хөрх юм бэ? За. Баламаа багшийн маань бяцхан шавнаас өөр анзаарэгдэж байгаа зүйл юу байгаа вэ? Анзаарч байгаа зүйл гэх юм бол нөгөө уламжлалт аргаа ширээний ард номхон суугаал бичээл нөгөө нэг байдаг. Тэр нь болохоор яг одоо ингээл сурж ийн мэдж ийн л гэж бодоод байдаг. Байсан бол манай хүүхдүүд бол нөгөө яг л ингээл бие бэрээ суухгүйгээр ингээд чөлөөтэй гоё орчиндөө ингээд чөлөөтэй багшигаа тойроод ерэн чөлөөтэй яж байгаа хичээлээ сонсоод л бичихвэж сонсоод л яриа сурчдаг. Тэрийг л би бяцхан шавнараас анзаарч харж байгаа. Ерэн тэгээ нөгөө эхлээд бичих биш эхлээд сонсох. Сайн сонсож яж л ярьж эхлээд сурах гэж анзаарэгддэг надад. Тийм шүү тий нэрээ. За тэгвэл Баламаа багштай өөрийнхөө ажиллаж байгаа туршлагаасаа хуваалцсанд баярлалаа. Шинэхэн багшийн өнцгөөс бас гоё зүйлүүдийг хэлсэн баярлалаа. За маш их баярлалаа. Дараачихаа подкастаар бас дахиад олон туршлагатай болоод уулзцаая. За тэгээ баярлалаа. Баяртай. Баяр та.